Season 2 эхлэхэд Фэл маань ой дотор том аал загнаж байгаа харагдана. Аянга цахилгаан гэлбуулаад юу юугүй бүгдийг нь байхгүй болгочтой. Намайг толдуулахгүй яасан гэл сүй гомдлоход Мукодоч эрхлүүлээд сүйд. Тэгсэн Фэл ямартай нь ингэж харьцаад байдгийг гээд уурлаж энтер. За тэгээд хоолны цаг болж манай хүн байгаа махандаа тааруулаад гёоза ихэр боллоо. Онлайн дэлгүүрээс хэрэгтэй орцуудаа авч ногоонуудаа хэрчээд маха амталж итэл Фэлийн дэвчээр дуусчлгүй яах вэ? Гялс чимхэх болсон сүйж хэрэндээ туслах гээл хичээнэ. Махыг нэхтүүлчээд байгаа юм л да. Хүсэн хүлээсэн мөч ирж нөгөө хоёр чинь нүд ирэмхийн зур дуусгаад дахиад л нэхнэ. За тэгээ хоёрыгоо хооллож дуусгаад өөрөө яг сайхан мэдэрсэн идчихитэл нэг амтан нүүрэн дээр нь буугаад ирдээ. Пикси луу гинэ. Өлсөд байгаа бахтаа гэд гёозанаасаа өгсөн маш дуртай идээд дахиад нэгтийн бүр ямар хөөрхөн амтан бэ гэсэн чинь Фэл дутуу үнэлж болохгүй шүү. Наадах чинь маш хурдан бас олон төрлийн шидийн чадвартай гэж анхааруулна. Хоолоо идэж дуусаад гинэт нүүрлүүн өсрээд наалтчихаас гадна манай хүнийг юу ч мэдээгүй байхад гэрээ байгуулсан байж энтер. Гой хоол идэхийн тулд гэрээ мэрээ бол юу ч биш. Одоо надаа нэр өг гэсэн Мукодо бүр шок. Бодож ягаад доороо чанга гисэн чинь би муучгүй бас нас бид хүрсэн луу шүү. Нас өдөр 116 хүрээд явж гин. Тим хүүхдийнх шиг нэр авахгүй гэдэг. Мукодо ч стацийн шалгасан чинь нэр нь айл хизээний доорочин гэдгээр орсон байдаг. Хот руу ороод байж итэл адал явдал хайгчдын гильдийн дарга ойг шалгуулах хүсэл тавина. Ойрд мангасууд нэг л сонь догшроод байгаа гинэ. Манай хүн ч жаахан эргэлзээдээсэн доорочин санаа зоволтгүй нэх амар мангас байдгүй байлээ гэдэг. Төрөүний том аалцнуудын талаар ярьж хуйг нь их үн хүрдэг, махыг нь давстаа усанд чанвал үнэхээр амттай болдог гэхэд Фэл доороо хоёрын нүдэн гэлцаад заавал идэж үзье шүү гээл шавдуулнаа. Ингээд Мукодо хадгалсан байгаа аалцныхаа махнаас нь бусдын зархаар болчдөг. Хэсэг хугацааны дараа гильдийн дарга аалцны махаар хоол хийсэн байв. Хуйгтайгаа байвал илүү амттай байдаг гэд салгаагүй үлдээжээ. Харахад хавч шиг санагдаад амсаад үзсэн бүрч илүү амттай байлаа. Бүгдээрээ хоолоо амтрахын идчихсэн Мукодо өөртөө зориулж мах шарахаар шийднэ. Нөгөө гурав нь мэдэнгүүтээ бид нэр заавал амсан шүү гээл шаардна. Шарсан мах мэдээж маш их таалагдж доороо Мукодог дагаж явсан минь үнэхээр зүв байж гэдэг. Яасан бэ гэхээр нилээн хэд хоногийн өмнөөс хоолных нь үнрийг дагаал байсан юм байна л да. Харин ойруу орсноос хойш мэдэгдэхэ болоод төөрцөн гэж ярьдаг. Ой мангасууд сүүлийн үед яагаад сонин болоод байсан нь ингээд тодорхой болж байгаа юм л да. Маргааш өглөө нь Мукодо аалцны хуйг мах энтрийг нь гильдийн даргад өгөх жагаад санаандгүй газрын лууга гаргаад ирдээ. Нөгөө хүн ч гүн шоконд орж эн чин бүхэл бүтэн хаан дуулстай дүүцхүүц үн хүрэн штэ гэж бодно. Энийг янзалж өгөх хүн хайгаад байгаа гэсэн Элранд гээд хүний хаяг нэрийн хуудсыг нь өгнө. Доолан гээд Гяндантай хотод байдаг гильдийн дарга гинэ. Гэхдээ энэ царай нэг л тийм итгэлгүй харагдаад байна да. Энэ хооронд салхины бурхан Мукодог өргөл барьц өгөхгүй байна гэд бөөн гомдол. Манай хүн дахиад мартчихгүй юу? Харин цаана нь хоёр сэжиг бүхийгээр нууцаар хартсан зогсож идэв. За тэгэд доолон хотод очиход маш урт очиртой байлаа. Өнөмлөхөө үзүүлээд эсвэл хураамжаа төлөөд орох ёстой юм байна л да. Фэлч гялс ханын даваад орчих л доо. Ингиж очирлж яад ингэж идэх шүү. Болохгүй. Хөөл дөрөм зөрчиж хэрэггүй гээл Мукодо болиулна. Очирлж исэн хүмүүс гайхаж харж марцсан. За тэгэд гильдийн дарга Элрандтай уулзсан доороо чанга хараад бүр ам нь ангаачдаг. Өрөөндөө ураад тусгай суудал хүртэл гаргаж өгсөн чинь манай луу зүгээр бөөдөн дээр нь суучнаа. Ирланд бүх үйлдэлийг нь ажиглаад айгүй догтлсон байртай тэмдэглэл хөтөлж эхэлнэ. Цай өгөхдөө хүртэл доороо тусгай ундаа өгч энтер. Лууны улаан хоббитой гар юм байна л да. За тэгэд газрын лууг нь гялс үзье гэлээ. 200 жилийн өмнө сүүлийн луу дарах ажиллагаа явагдах үеэр Элранд бие зэрэглэлтэй байсан учраас орч чадаагүй юм гинэ. Зөвхөн эс зэрэглэлийнхэн л оролцох хэрэгтэй байсан юм байна. Тэр үеэс хойш эс зэрэглэл хүрхийн төлөө хамаг хүчээ зориулж гильдийн дарга хүртэл болсон ч
дахиж луу харах боломж гараагүй гинэ. Манай хүн газрын лууга гаргаад ирсэн Элранд нүдэндээ ч итгэхгүй. Бүр сандраад бүгдийн тэмдэглэж аван судлан ширхэг хайрч үлдээхгүйгээл хашгирнаа. Харин Фэлд судалгаа энэ төр огт сонирн биш. Хурдхан дуусгаад махыг нь авъя гэдэл яаруулдаг. Доороо чанга мах иддэг, оюун санаагаараа холбогдоод ярьж чаддаг талаар нь сонсоод бүр шок. Баахан юм асуугаад догтлоод бүр үнэн нам балтнаа. Туслах нь хойш нь татснаа. Манай дарга жаахан ийм ч гэсэн скилийн хувьд үнэхээр мундаг шүүлгэн. Тэгсэн манай хэдий лууны мах идэх байгааг нь мэдээд надаа бас амсуулж болох уу гээл гуйдیں۔ Фэл мэднэ л гэсэн. Лууг маань дээд зэргээр янзалж өгвөл хоолноосоо өгнөө гэдэг. За ингээд ч Ирландын асуулт дуусахгүй. Зогсоо зайгүй асуусаар. Манай хэд бүр өлсөж үхэхийн наагур л нэг юм гарч ирдэг. Мокода дэлгүүрээс хоол хийх юм авчий гэсэн. Доороо ч анх удаа онлайн шоп харж байгаа болохоор нилээн гайхнаа. Тэгсэн юу авсан гэж Чингис хаан пот гэд мах шардаг тогоо авчтیں۔ Сонирхолтой байгаа сте. Ногоогоо захаар нь өрж голт нь махаа шарна. Махныхын шүүс ногоотой холилдож үндэртэхэд бүгдийнх нь гиз дуурайд баларч байгаа юм чинь. Ямар их ногоотой ингээл Фэл дургуутсан ч амсаж үзэнгүүтээ чимээгүй болж нэмүүлийгээд нэхнээ. Сайхан цадаж аваад араас нь бүгд амттай идээд өнөөдрийн хоол өндөрлж байгаамаа. Маргааш нь яваад очисон Ирланд шүнжин судалгаа хийгээд нойргүй хонцсон царайтай. За тэгээд лууга янзлах болж хайрсыг нь зүсэх тусгай ходог. Манай гилдийн үнэт эрдэнэ гэл нэг сүртэй гаргаад ирсэн хөрвүүг юу хугараад унчтیں۔ Ирланд тэгсэн харамсгын хажуугаар баярлаа дэвэл яах вэ? Ийм сүрхий хайрстай байд юм байна гэл. Энэ бүтэхгүй. Маха хизээ идэх юм бэ гингүүтээ Фэл унаад өгтیں۔ Угаас өлсөж чаддгүй гар штэ те. Данжин руу орж хутга хийх бат бөх материал хайх уу гэсэн Фэл би гэлс явчаад иргээд дайраад уннаа. Яах юм бэ? Хүмүүсийн анхаарал татаад дими гингүүтээ манай хүн мартуулахын тулд хоолоо хийё. Хоолны цаг болчих гээд оркийн мах ногоотой шарж идцгээлээ. Энэ хооронд бурхад энэ нэг нөхөр чинь өргөл энтер өгөхөө бүр болжээ гэд байж идэл нөгөө тагнуулдаад ийсэн хоёр гар гарч ирж өөрсдөө төмөр урлалын бурхан Хефестус, дайны бурхан Вехен гэж танилцуулна. Мокода лууны хайрс дийлэхээр хутга байдгүй гэж асуусан Хефестус Сакегаар өргөл өгвөл ажиллал өгч болох юм гэлээ. Гэхдээ Мокода дархны авьяас түүч байхгүй. Сүү харин нилээн потенциалтай харагдаж ийн гэж шүү. Дайны бурхан ч бас ажиллал өгөхийг хүсгэд манай хүн байлдаа энтер дургу гэдгийг хэлнэ. Тэгж Фэл доорооч хоёр дайны бурханаас ажиллал хүртэж байгаа юм. За тэгэд сүүгийн шинэ скилийн ичидийг үзэхээр болж материал гөрүүлээс авч ирсэн хүдрээ гаргаж ирнэ. Сүйж гэрэлтэж дээд зэрэглэлийн хутга хийдэг. Ирланд бөөн баяр. Энийг хаанаас авсан гэхэд сүү яг хэлчихсэн Мокода амжиж болиулна. Хамаг юма зарлаад ах дургүй хүн л дээ. Ийм том лууг янзлахад 3 өдөр болно гэхээр нь тэр хооронд данжин орж үзье гэсэн санаа гаргалаа. Мокода дургүй байсан ч нөгөө хэд явъя гэж салахгүй. Данжин 30 давхар мангасуудын одоо хүртэл хинч бүрэн устгаж чадаагүй. Олон хоног болох учраас хоол ундаа сайн бэлтжиж орох ёстой гэдээ. Фэл шууд орчийл гэсэн манай хүн материал муутай ороод амтгүй хоол идмээр байна уу гэж жаахан юм бэлтгэхэр болно. Эндхийн зах дээр мах нилийн үнэтэй байхаар нь Фэл ан хийхэр болж ногоогоо л худалдаж авлаа. Тэгсэн хамгийн сүүлийн үеийн шидэд 100 байж идэв. Дотроо шарах шүүгээ мүүгээ те. 860 алтан зоос гэж байна. Бүгд авъя гэд гуйгаад байсан манай хүн нэрнгээсээ авчдаг шүү. Баян юм бэ. За тэгээд замдаа идэхээр 5 төрлийн хоол бэлдэнэ. Хэсэг хугацааны дараа луу бэлэн болж Ирланд бүгдийг нэг бүрчлэн танилцуулаад зарим хэсгийг нь худалдаж авнаа л гэж байна. Тэгээ хэдхэн юм авангуудаа төлбөрт нь 3800 алтан зоос өглөө. Мокодач ийм үнэтэй байд юм пөөх гэж итгэж ядна. Ингээд манай хүн амлсан ёсоор луугийн махаар хоол хийж өгөхөөр болов. Зүгээр ч хөө шин шарах шүүгээ ашиглана гэж шүү. Махаа амтлаад ногоогоо бэлдэж 100-андаа хийчгээд бүгд амьсгаагаа даран хүлээж суув. Болонгууд нь Фэлийн дуртай соусаар амтлаад идээд үтсэн яалтчгүй амьдралдаа идчихсэн хамгийн амттай мах байна гинэ.
Фэл тэлж чадахгүй доглоод байсан ийм л учиртай байж. Ирланд бүр өөлөөл идээд байна. Мөрөөдөл минь биелж чинь ийм амттай гэж төсөөлч байсангүй гэдэл. Хоолны дараа Фэл ирч хүчээр дүүрч яг одоо данжин руу явъя гэсэн Мокодо эхлээд өргөлөө өргөөтгий гэлээ. Бурхад хүлээнгээ хоорондоо ярилцсан. Энэ нэг нөхөрчин данжинаас эсэн минд буцаж ирж чадах уу? Дахиж амттан өргөл барьц авч чадахгүй юм биш үсттэй гингүүтээ Хефестус манай хүнд хүчээр скил ажиллана. Мокодо татгалзах гэж оролцсон ч чамд сонголт байхгүй гэсэн хариу авнаа. Данжин руу яг орох мөчид Мокодо айгаад ундیں۔ Одоо өнгөрсөн буцах замгүй гээл Фэл аваад орчдөг. Ихэнх адал явдал хайгч нар 10-аас 15 давхрын хооронд ан хийдэг гэсэн гээд Мокодо хийлж дуусаагүй байж л аваад л тавьчихна. Баахан гоблинуудын дундуур дайрч өнгөрөөл сум мум нисж ирсэн ч Фэлийн хамгаалтыг нэвтэлж чадахгүй. Данжин нь ерөөсөө битүү өрх занг. Фэл байхгүй бол манай хүн энд 1 минут ч тэсхээргүй харагдаж байна. 10 давхурт гараад ирсэн энд ч гэсэн баахан суг мангасууд л байна да гэж Фэл томорно. Тэгсэн баахан адал явдал хайгч нар боос мангасын өрөөний гадаа ээлжи хүлээсэн зогсож идэв. Төрүүлж ирсэн нь төрүүлж ордын гинэ. Манай хэд ч хүлээхэр болж төрөөний баатрууд гарч ирэхдээ жаахан яарцсан. Бид нар гэр бүл үр хүүхдүүдтэй хүмүүс эннээс цааш явахгүй. Одоо харьлаа л гэж байна. Яваад орсон аврах том аалт. Манай хүн айгаад унах шахсан доороо ч ганц буудаал устгахчдаг. Дайны бурхны ажиллал чинь бас амирын байна шүү тэгээл Мокодо бүр гайхна. Дараагийн давхурт орк генералыг ялж доороо ч маш их маана ашигласан болохоор өлсөд байна гэд болтгүй. За тэгвэл нэг газар сууж амрыг гэсэн өмнөх сизон дээр хамт явж исэн Вернер гэд гаийн багийнхантай таарчдیں۔ Уулзаагүй утсан байна гэд Сүй доороо ч хоёроо танилцуулж хамт хооллохыг өрнө. Манай хүний хийсэн нисдэг лууны махтай хоолыг идээд бүгд биширч үнэхээр амттай юм. Ийм үнэтэй махаар дайлаад болж байгаа мó гэд уучлалгүйдیں۔ Манай хүнч зүгээрээ гэд амаар нь гартал нэмж дайлнаа. Цаашаа явж манай хэд хамаг мангасыг ялсаар 16 давхурт ирлээ. Уур амьсгал яалтчгүй нэг л өөр. Санаандгүй занган дээр гიშгэж том чулуу өнгөрөөл ирэхээр нь Мокодоч орлол гүүчнэ. Фэл харин савраараа тохих шиг болоод бутлаа ичдэг. 20 давхурт явж ягаад Эрдэнэсийн авдар олчлоо гэж бөөн баяр болсон. Фэл наадах ч өрх байгаа даа гэж анхааруулна. Нээрэд гисэн үхлийн хортгийг ялгаруулна гэсэн статус гарч ирдэг. Азар манай хүн 3 бурхны ажилттай болохоор тийм зэргийн хооронд яахчгүй гинэ. Баярлал нээсэн хоосон. Хэсэг гутарч байгаа цаашаа явлаа. 21 давхурт бүр том авдар харагдсан мангас байж таарад манай хүнийг баярлуулан гомдооно. Мэтрэл сэлмээрээ хамаа намаагүй савсаар байгаад устгаа айцсан чинь харин жинхэнэ эрдэн суранж ирдэг. 22 давхурт гарсан бүхэл бүтэн оймод байж байгаас гадна аврах том шавжнууд дайраад ирэхэд Фэл аянга цахилгаан гэлзуулаад тэр доор нь устгачнаа. Бийж гэсэн тулдмаар байна гэд сүүг амтлахад Мокодо ээлжлий шүү заа гэд аргаддаг. Доорооч нэх том баавгайг галаар үлээж унгаад сүү харин хүчлээр хортой эрвээхэн сүргийг ядах юмгүй пиу пиу гэдэл дуусгачна. Өнөөдөр та нартай 2 төрлийн график таблет танилцуулъя. Саяхан ирсэн шин загвар гэсэн шүү. Android утас таблет, Windows, Mac үйлдвэрлэлийн системтэй компьютер ноутбукэнтэй холбоод хүссэн зургийн програм дээр аним, манга, юу гэдгийг дуртай зүйлээ зурах, ритм тоглох, моuse тоглох, төрөл бүрийн график ажиллагаа хийх боломжтой. Хоёулаа 16,000 төрлийн үзэгний даралт мэдэрдэг болохоор ямар ч тасралт хоцролтгүй бүр үнэн гоё смут зурагдсан юм билэ. Гараараа цаасан дээр зурж байгаа юм шиг л нарийн ажиллагаа гаргаж болно гэсэн. XPPN 640 хаач аваа явахад амар жижигхэн хэмжээтэй хөнгөн авсаархан болвол UG брэндийнх нь Bluetooth-ээр утасгүй холбогддог юм байлээ шүү. Гоё байгаа сте. Үзэг нь өөр дээр нь хадгалагдчихдаг. Өөнөн хөөрхөн загвар байлээ. За тэгээ сонирхч ивэл Unitec Mongolia руу чатаар холбогдоод аваарай манайхаа. Энэ давхар руу гарч ирснээс хойш Фэлд нэг хүчтэй оршихуй мэдрэгдлээ гэсэн одоо улам ойртоод байна гин. Тийм учраас цаашаа явхаасаа өмнө хоол идэж хүчээс илбэхээр боллоо. Угаасаа ялагдахгүй шít гэж Фэл дотроо бодсон ч хоолноос юу гэж татгалцах вэ? Мокодо дэлгүүрээс Фэлийн дуртай Wagyu
өөр нилээн хідэн төрлийн мах аваад цуглуулга хийнэ. Нөгөө хідэн ч амсаж үзэнгүүтээ дахиад идэх шүү л гин. 3 удаа нэмжиж нэг юм цадцгаахт нь Мокодо үзүүлэлтийг нь шалгасан амар сайжирсан байдаг. Даанч өөрийнхөө харсан жаахан урам хугарнаа. За яах вэ? Би ч нэг тулдах биштэй гэж тайвширж байгаа. Удалгүй манай хэдийн өмнө жинхэнэ аюул гарч ирнэ. Ээс зэрэглэлийн аврах том хорт могоо. Энд чинь л жинхэнэ өрсөлдөгч байна гэд доороо ч баярлсан. Мокодо айл хизээний модон дуунд ороод нуугдсан байдیں۔ Чи бүрэн хамгаалттай штэ гэсэн ч айгаад гарч ирэхгүй. Фэл, Сүй, доороогоор хамтран дайрч могоог асуудалгүй устгачнаа. Дараагийн давхарлаг порталдод орсон авраг биетүүд гараад ирдэг. Гэхдээ мэдээж Фэл юм болохгүй л д. Нэх бодолгүй бүгд дахиад өлсөж Мокодо шүл сэндвич бэлдэж өгнө. Доороо чамбүр урамтай идж байгааз ингээд яг амрах гэж итэл хэсэг адал явдал хайгчид хурч ирээд эдгээгч ус байвал өгч туслаач худалдаж авъя гэдэлгүй. Нэг нь маш хүнд шархтсан байдیں۔ Манай хүний өгсөн ус гэхдээ маш хүчтэй байж л тээ. Шархан тэр доороо эдгэрч багийнх нь бүр гайхна. Анх удаа ийм сайн чанарыг эдгээгч харлаа гэдэл төлбөрт нь 15 алтан зоос өглөө. Манай хүнч арай их байна гэдэл татгалзах гэсэн ийм дээд зэргийн эд 15 зоос хүрлгүй яах уу гэд байхаар нь дахиад хэдэн ширхэг жирийн эдгээгч ус бонус болгоод өгчдөг. Эднэр ээж зэрэглэлийн адал явдал хайгчид юм байна л да. Энэ давхарт 3 айхтар мангастай таарсан тухайгаа ярина. Фэл хүчтэй л дээ. Гэхдээ надад бол юм болохгүй гэдэл нээх тоохгүй. Жаахан амарч аваад босс руу нь яваад очисон. Нээрээ 3 сүртэй гар байж гэн. Тэгсэн ч Фэл нээрээ л хуруу гарынхаа үзүүрээр асуудалгүй зохицуулж байна. Мокодо тэднээс унсан шидэт уут янз бүрийн юмнуудыг нь түүжсэн аа. Тулдахт нь ерөөсөө оролцоогүй мөртлөө хамаг юмыг ингээд түүгээд ахаар эвгөөмө. Дараагийн мангастай би заавал тулднаа гэж шийдэмгүй царайлдаг. Даанч дараагийн давхарт гарч ирээд тулалддаг баатар болсон айгаад баг шээсэн гойцсон байх уу. Хөдөлж чадахгүй өөрхий. Манай энэ бүтэхгүй гэл нөгөө хэдэн. Азар бурхтай хамгаалттай юм да. За ингэж явсаар 29 давхарт очиход асар том хилсэн зүйл өгтнаа. Эхэндээ сонирхолтой санагдсан ч удалгүй халуудч өгөх гээд балрах шахнаа. Сүй бүр хайлтсан байхаар нь Мокодо цүнхэндээ хийж сэрүүцүүлэхийг оролддог. Нэг жаахан сүүдэр болоод амарч исэн тэр их халуунд Фэл хүртэл хизүүдж идэг шүү. Манай хүн гинэт ухаан орж онлайн дэлгүүрээс шингэн нөхөх ундаа авч цангаагийн тайлаад том савтай зайрмаг хүртэл гаргаж өгнө. Нарны шил нарнаас хамгаалдаг цамц мамц өмсөд бүр гараад өглөө шүү. Сэргэж аваад цаашаа явж нилээ мангас энтер устгах жидэл шүн боллоо. Тэгсэн бүр амар хүүтэн за. Шууд шопинг хийдэм байгаа сте. Гар дулаацуулагч зузаан цамц энтер аваад сайхан шүл хийж идэхээр болно. Авраг шувууны мах темпура гоймонтой үнэхээр хамттай хоол хийдэг. Идээл дулаацж дахин нэмүүлнэ. Маргааш өглөө нь цөлийн боссыг дарж 30 дугаар давхар руу ороотглоо. Хамгийн сүүлийн босс Мокодо хангааж доороо Сүй 2 жаахан догтлоостой дайраал орсон маш хүчтэй зохиулаад хийсээ явчтий. Манай 3 бултаал шийд гаргасан чинь ямар ч нүлээ алгаа. Гэсэн ч Фэл зогсож болохгүй дайраад бай. Цогилдууд хоримтлагдаад гимтэн штэ гэд хашгирнаа. Бүх скилээ ашиглаж тасралтгүй дайрсаар доороо нилээн хүнд цохилт хийсэн чинь мангас Мокодо руу асар хүчтэй галын энергиэр буудлаа. Манай хүнд угийн цогтох боломж байхгүй байсан ч Фэл амжиж авардаг. Тэгсэн Сүйгийн хүчил мангасын хоёгийг хайлуулж хамгаалтыг нэвтлэхээр байгааг Фэл анзаараад үргэлжлүүлээд байгаараа гэдэл урам өгнө. Сүйч авраг том болж хуураад хүчлээ цацгын хажуугаар доороо салхины шидээрээ дараалсан дайрч Фэл цахилгаан шидээрээ эцсийн цохилт өгч мангасыг устгадаг. Мокодоч бөөн баяр болж унсан олзоо шалгасан адмантаар хийсэн шид шингээсэн сэлэн байлаа. Манай хүнч хүн амтны анхаарал татахгүй тулд гэлс хадгалаад авна. Буцах болсон Фэл Сүй доороо чангуур хоол идээл гин. Мокодоч нэрээ даанжиныг амжилттай давсан юм чи жинхэнэ баярын зог бэлтгийг шийднэ. Янз бүрийн мах шарсныг нь нөгөө 3 маань амаа олохгүй л иддэг. Дахиад ч өөр хоол байгаа гэж бод гингүүтээ зайцыг тусгай зураг манд дүрж хараад корн дог хийнэ. Дандаа ингэж эрхлүүлж чадахгүй шүү.
Сайн идээд аваарай гэсэн нөгөө гурав нь ухаан алгаа. Бүр юм сонсохгүй ах шиг байна уу. Тэгсэн ч Мокодо жаргалтай царайнуудыг нь хараад сэтгэл хангалуун болчдөг. Манай хэд хооллож дуусаад газар дөргөөгоол гарч ирэхэд бусад адал явдал хайгчид юу болоод н хаанаас гараад ирвэ гэсэн Фэл бүх мангасыг нь ялаад хамгийн доод давхраас гараад ирлээ гэж авдیں۔ Саагүй гарш бас л. Яг энэ үед нь Ирланд гүйж ирээд гээлд рүүгээ чихрхэн холгүй аваа явна. Доороод чухам санаа зовсон гинэ. Мокодо даанжинаас олсон эрдэнсийн хайрцгаа зарах санаатай гаргаад ирсэн амар сүртэй хүлээж аваад ахаар нь нөгөө илд мэлдэ харуулад дими юм байна гэд бодчихно. Ирланд ч баахан асуултаараа болж эхлэхэд туслах нь ашгүй нэгэн болиулж байгаа. Мокодо усанд ороод Фэлигч бас муухан үнэртэй дön гэсэн уурлаа наачнаа. Сүйд гисэн цэвэрхэн хөвсгөр Фэл ахыг харах гоё байдаг шүү гин. Доорооч бас нийлцэн ятгахжидэл Фэл гинтгэ бэжида нэг юм сонсогдлоо гэдэг. Худлаа сэдв өөрчлөд гих гисэн нээрээ хоёр хүүхэд ой дундуур оркд хөөгдсөн гүйж байжээ. Эмэгтэй нь халтарч унаад оркч дайраад ирэх тэр мөчөд Мокодо "Сүй, доорооч авраарай" гэж тушаа. Хүүхдүүд өөрсдөөс нь айж уйлахад Мокодо "Битгий, эн чин зүгээр л том нохоо" гэсэн Фэл айгүй дургу байна. Хэсэг хугацааны дараа хүүхдүүд тайвширч дээрэл Айрис гээд ах トゥ хоёр гэдгээ хэлдэг. Энэ хоёр хүүхдийн аав нь адал явдал хайгч хүн байсан ч яаж яагаад ч юм шоронд орцсон. Ээж нь харин хүнд өвдсөн байгаа гинэ. Сүмийн санваартан хүртэл эдгэж чадаагүй хотоос илүү сайн санваартаа авчрах хэрэгтэй болсон ч мөнгө нь байгаагүй учраас эмийн ургамал түүх даалгавар авч энэ ойроо ирсэн гэж ярьдаг. Саяны оркийг зарвал ээжигээ аварч чадах болов уу гэж асуухад Мокодо оркч нэх үн хүрэхгүй байх таа гэж бодно. Ингэжид л хүүхдүүдийн эзэж дуурч Фэлч өлсөж эхэллээ. Мокодо аврах шувууны махыг сонгонтой хуурч Триакис хоос нэмээд талах өндөгтэй бүүргэр хийхэд хүүхдүүд амтыг нь гайхан магтдаг. Фэлд харин аврах том бүүргэр хийсэн байлаа. Хоолны дараа хүүхдүүд талархснаа илэрхийлж Мокодог агаа гэж дуудахад Фэл "За агаа гэж дуудуулахаар ямар байна даа" гэж авдээ. Хэсэг хугацааны дараа хоёр хүүхэд ээжигээ сансаар унтаад өгнө. Мокодо туслахыг хүсэж эдгээгч ус өгөх юмсан гэсэн Фэл "Эликсир л хэрэгтэй дээ. Бүх өвчнийг эдгэж үхшгүй мөнх болгодог" гэд домогт гардаг штэ гэлээ. Мокодо эхэндээ итгэхгүй байснаа газрын лууны илэг эликсирийн гол орц болдог гэд Ирландын ярьж ирснийг санав. Тэгээд Сүйд материалыг нь өгч хийгээд өгөөч гэж гуйхад Сүй чадах үгүйгээ мэдэхгүй ч оролдоод үзнэ. Энэ хооронд Мокодо ээжд нь идүүлэхээр гахаймах ногоотой маш тижээллэг зутан шүл бэлддэг. Сүйгийн ийм бэлэн болоход үнэхээр бүх төрлийн өвчнийг бүрэн эдгэх чадвартай сүрхий ид болсон байлаа. Ингээд бүгд Фэлийг унаж замын турш аз жаргал дүүрэн явсаар дооланд буцаж ирнэ. Мокодо нөгөө орко шинхэн хийсэн эмтэйгээ гаргаж ирэхэд хүүхдүүд үнэхээр их гайхтیں۔ Би гэхдээ худалдаачин болохоор үнгөө өгч чадахгүй нэ гэсэн Даррел үнийг нь асуулаа. Мокодо хэсэг бодсноо энэ оркийг төлбөрт нь авчихъя гэд гараа гаргаж хийсэн шөлөөч бас өгнө. Хүүхдүүд ойлгох шахан баярлаж том болоод Мокодо ах шиг мундаг худалдаачин болно гэцгээгээл. Үзэгдэл солигдож Мокодо даанжин цэвэрлээд төвшин хэр өсчүүг шалганаа. Бүгдийнх нь левел маш сайн дээшилсэн. Тэр дундаа хамгийн их өсөлт үзүүлсэн нь Сүй байдаг. 60 гарангаар ахиж левел 88 болсон байлаа. Даанч манай хүнийх байдгүй. Сайн хараад байсан онлайнаар хүнс цуглуулах скилийнх нь хажууд нэмэх нэг гэсэн тэмдэг гарцсан харагддаг. Чадвараа шинжлэх сонголт гарч ирнэ. Бүүргэрийн сонг гээл Фэл хашгирсан. Сүй харин торт нь гоё юм шүү гин. Мокодо амттан гэдэг сонголтыг нь дарсан Фэл гомдлоо л эхэлж байгаа. Чи ч гэсэн амттай юм дуртай байстэй гэжсэн дэлгүүрт нь шин бараагаар дүүрч манай хэд баярлаад бараг бүгдийг нь авч иднэ. Мокодо пудинг гаргаад ирсэн доороо Сүй шиг харагдаад ах ингээд л гайхдаг. Манай хүнч торт идэж кофе уугаад л бөөн аз жаргал байлаа. Сүй доороо хоёр дахиад пудинг нэхэд байж итл Мокодо гинт нэг юм санана. Яг энэ үед нь бурхад өргөл хаана байна? Бид ч бас амттай идмээр байна гэж хашгирдیں۔ Нөгөө талд түрүүний хоёр хүүхэд ээждээ эмийн өгсөн биеийн тэр доороо сайжирч шөлөөч амтархан уу. Дээр л Мокодог өгсөн эдгэгч усыг энгийн ид биш гэдгийг нь ойлгож хизээ нэгэн цагт заавал ачийг нь хариулнаа гэж шийддэг.
Маргааш нь Мукада Ирландтай уулзаад байж байхдаа даанжинаас олсон эд юмс нь яг үнэндээ маш их үн хүрэхээр ховор зүйлс гэдгийг нь олж мэдээ зогсохгүй худалдаачдын гээлд рүү очиж наймаа хийхэр болно. Гэхдээ би Эрдэнийн чулууны ханш мэдэхгүй штэ гэд санаа зовоод байсан. Уугөр хамт яваад өгье гэдэг. Мэддэг хүнтэй л явахгүй бол худалдаачдын гээлдийнх дэндүү хэмд үнээр юмыг нь авчих гээд юм байна л та. Уг нь Ирланд явах гэсэн уугөр далимдуулж ажлаас зүгтаах чагааг нь мэдээд загнаад болиулчт юм а. Энэ хоёрын хинэн дарга юм бэ гээл манай хүн гайхацсан. Замдаа Фэл өлслөө барьлаа гэд ахаар нь Мукада хоол хийж амжихгүй нэ гэд тэр хавьяасаа шорлог захиалчдаг. Хидийг гэж бодож гин 76. Фэл сүй 2 30-30-ыг доороо 15-ыг идэнэ л гин. Шорлог зардаг хүнч Фэлээс айгаад сүйд манай хэд идэж үзээд Мукадагийн хийдэг хоолыг гүйцэхгүйч боломжийн амттай байна л гин. За тэгээд худалдаачдын гээлдэд очиж чулуугаа үзүүллээ. Маш өндөр чанартайгаас гадна үлгэр домогтол гардаг молор эрдэнэ хүртэл донд нь байна тэхүү гэдэл сүйд болдог. Ярилцж байгаа 7000 алтан зоос санал болгосон. Мукада па тийм их үү гэж бодож исэн. Уугөр баг байна л гин. Тэгж 9460 дээр тохирч чанга 8-чин гэдгээ харуулад авч байгаа. Мукадач бүр шүтцэн мондог юм а гээл. Буцаад ирсэн Ирланд үнэмлэхээ гаргаад ирдээ гэснээр шүүрч аваад ээж зэрэглэлийн алтан үнэмлэх хатгуулчтیں۔ Юу вэ ийм хурдан ээж зэрэглэл авч болох юм уу гээл Мукада маань бүр шок. Оройн хоолнд татсан махыг бекон, талхны үүрмэг, ногоо өндөгтэй хольж махан рулет хийхэд бүгд гайхаад амаа олохгүй иднэ. Уугөр Мукадагийн талархал болгож өгсөн хамттан гэрийнхэндээ аваачаад өгсөн маш их баярлдаг. Эхнэр нь Мукадаг сайхан сэтгэлтэй айгүй кул баатар байдаг бах таа гэж төсөөлнө. Маргааш нь явж исэн Фэл бах байдгаар өлсөд байна л гэж байна. Байнга хоол хийгээд хахаар жаахан уйдаад ишүү. Өнөөдөр ядаж барбекю хийж үзтiim үү гэд манай хүн грил хийлгэхээр төмрийн дархан дээр очисон. Бид нар зэвсэг хийдэг. Доромжлоод нь үү гэд хөөж тугаад аюул болдیں۔ Тэгэд уугаараар мэрэгэн арга заалгаж аваад 10 виски өгөхөөр тохирч иж нэг юм хийлгэхээр боллоо. Эдний хот даанжинтай болохоор төмрийн дархчууд өөрсдөө их бахархдаг бардам хүмүүс байдсан байлээ л дээ. Тэгэл грил мэрил хийхгүй гэдээсэн байлээ. Тэгсэн бурхтад өргөл өргөхөө дахиад мартцсан байлгүй яах вэ? Бас л загнуулаад амжина. Өргөлийнхөө хэмжээг нэмий барийг хижиж тайвшруулдаг. Салхины бурхан шинээр гарсан бүх тоортыг амсаж үзмээр байна л гин. Бусд нь ч амттан хатуу уух юм, гоо сайхны бүтээгдэхүүн гээл янз бүрийн юм хүсцгээж аюулгүй уднаа. Манайхэд хоолоо хийж идчихэд унтчихэд бурхад найрлаж дуусангуудаа Мукадаг хурдан төвшин ахиулж бүр гой юм идэхийн тулд өөрөө ч мдээгүй байхад нь шинэ скил өгчдөг. Хүчээр өгчөж байгаа юм л та. Маргааш нь манай дөрөв шинэ грилийг хүлээж авнаа. Загварыг илүү сайжруулж хийсэн шүү. Яг одоо газар дээр нь туршаад үзэл гэж юм. Мах зайдс шарсан үнэхээр амттай болжээ. Дуусаад грилээ цэвэрлж явахдаа дарахныг чадварлаг хүн юм а. Ёстой мундаг хийжгээд магтжсэн Хефестус гарч ирээд миний л ач штэ. Би ажлыг нь ажилласан гэл бөөсөр болдог. Удалгүй манай хэд доолоноос явхаар шийдэж Фэл замын хүнс бэлтгэхээр доороогоо дагуулж анд явнаа. Энэ хооронд Мукада сүй 2 зайдс бэлдэж сууна. Махан амтлаад хэлбэрт оруулж харж дуусгаад ганцыг амсаад байжсэн нөгөө хоёр нь ирцэн. Яаж хоёулахнаа идэж чадчихна гэсэн байж дээ. Дэгсэн өгч явуулсан шидтэй зүн хүнд чин мангасууд багтсангүй гэд амар ихийг авчраад овоолцсон байдаг шүү. За тэгээд Ирланд уугар хоёртой салхис хийгээд замдаа гарч явсаар шавар урлалаараа алдартай Нейхоф гэд хотод ирлээ. Харуулууд нь Фэлийг хараад сүр болцоож амар шалгах гэсэн манай хүний алтан үнэмлэхийг нь харангуутаал шууд л ногоон гэрлээр оролцож байгаа. Гилд мастер нь хүлээж аваад хоёр хүсэлт тавина. Нэгт баруун ойг төвөөгээд байгаа махчин ургамлыг устгуулах. Хоёрт шавар олборладаг газраар эргэлдээд байгаа авраг биетүүдийн учрыг нь олоод өгөөч ээ л гин. Чадах юм болоо да гэсэн Фэл доороо хоёр асуудалгүй л гэдэг. Манай хэд 5 тухай бодож том гихчийн хаус түрээсэлж авлаа. Ордоо. Шинэ галтгоогоо жаахан сонжиж ягаад кари хийж идэхээр шийднэ.
Миний ирсэн газар энэ хоол маш алдартай гэд тайлбарлахын завдалгүй нөгөө хэд нь идээд дууссан. Нимүүлийгээд нэгч ах жишээний. Сайхан цадаж аваад усанд орохоор болж чийж гисэн ороо халтар болцсон байна гэсэн Фэл овоо зөвшөөрч байна. Цаадах чинь тэгээд зад угаалгаж аваад үс ноосонд намирсан амтан л унтахаар явлаа. Маргааш нь нөгөө айхтар ургамлуудыг устгахаар ойд очоод хоёроороо салж явдаг. Зүгээр юм уу? Та хоёр явж чадах юм уу гэсэн. Сүйтэй байгаа болохоор айхгүй байна гээл манай хүн овоо зориг орчиж зэвсэг мэвсэг юу илээ гэсэн юм ботч явж исэн чинь махчин ургамал гинэт дайрахад сүй амжиж хүчлээрээ бууднаа. Араас нь дахиад баахан гараад ирэхээр нь хогийн ургамал устгадаг шингэн цацаадгсан овоо унаад өгдөө. Манай хүн ч урам орж омогшоод лаг устгаа байж исэн нилээн том нөхөр гараад ирлээ. Эхлээд мөчрлүүн дараа нь амруу нь хамгийн сүүлд үндэсрүү нь 2 саваар зэрэг цацаад ялж чаднаа. Овоо штэ бас. Унсан шидэж чулууг нь түүжитл фээлж ирлээ. Ингээд эхний даалгавар амжилттай. Сүйж бонгонож ирээд дахиад тулдмаар байна гэхээр нь шууд л явж очоод авраг биетийг устгаа ичиж байгаа. Ширүү юм бэ. Гэртээ харьцан байжгаад сүүгийн статус дээшилж авраг слайм гэдэг англи руу орцныг олж мэддэг. Сүү энэ маягаараа ахаад байвал хаа слайм болно гэхээр нь мөкөд юу хөөрхийн гэсэн чи амар хүчтэй бүр фээлтэй өрсөлдөхүйц тийм айхтар амтан болохын гинэ. Маргааш нь сүүгийн шинэхэн скиллийг туршиж үзье гэсэн та нар аргачлаар холхон байж байгаарай л гэж байна. Доороч шоолох маягтай байсан бүр арай дэндүү том болоод бүгдийг нь ангаалагнаа. Фэйл мэйлийн царайг нь харчаач тээ. Хэсэг хугацааны дараа нөгөө мангасуудаа гилд рүү аваадсан ямар цэвэрхэн устгаа вэ гэдэл ажилчид нь гайхнаа. Том учраас боловсруулахад дор хаяж 1 хоног болно гэхээр нь мөкөд цаг ашиглаж хідэн чанартай сав суулга авахар шийдэж дэлгүүр явлаа. Салж унтлаа шопинг хийгээд оройн ширээ дөрөн аяг тавг сав суулгатай гэртээ хардаг. Хідэн цагийн дотор 150 алтан зоос үрцэн байвал яах вэ? Тэгсэн ч авсан юмнуудаа сэтгэл хангалуун байлаа. Нэг харсан фэйл бүр эморцсон хөвтчихэд юм. Яасан бэ гэсэн даанжин орж тулдмаар байна. Дэндүү удаан амарчлаа. Яаж тулалддгийг ч мартах нь энтергээд сүртэй. Тэгж яхаар бүгдээрээ далаа явъя л да гэсэн доороо сүй хоёрч фээлтэй санал нэг байна гэд манай хүнд хэлэгч үг олцсонгүй. Маргааш нь гилд мастер та хэд дахиад нэг даалгавар авах боломжтой юу л гэж байна. Хотынх нь ойролцоо оркууд үүрлчээд байгаа юм байна л да. За тэгээд мөкөда зөвшөөрж сий зэрэглэлийн хідэн баатруудтай хамт явахаар болно. Сүүдрийн дайчид бүлэглэлийн удирдагч нь Алонзо. Таны талаар үлгэр домог шиг яриа зөндөө сонссон. Хүчит Фенрерийг өөрийн нүдээр харах боломж олтлоо гэдэл ярьж өгнө. За тэгээд оркуудын үүрлөө очихын тулд бүтэн өдөр алхна гэхээр нь мөкөда. Бид нар маргааш өөр хот руу явах болохоор хэдүүлээ хурдан явах хэрэгтэй байна гэд нөгөө 4 баатрыг сүй дээр суулгаад аваа явчихдаг. Ахлагчийн царай бүр сонирн болцсон мөртлөө ёстой хурдан ирлээ шүү дээ гэжчээ. 200 орчим орк байна гэж тооцоолоод Фэл доороо сүй 3 тулдгаар явж ганц нэгэн зүгтаад гараад ирвэл та нар устгаарай гэхээр нь баатрууд бүр гайхчихдаг. Бид нар тийм юм хийх юм уу гээл. Мөкөдоч материал сэлмээ бэлтцэн л хүлээж ийла. Нөгөө 3-ч тэнд зүгээр лааж ийна. Фэл газраас авраг том жаднууд гаргаж доороо галаар буудаж сүй хүчлээ цацаад юугөө дуусгаа ичтэм аа. Нэг орк шидэгдэж гарч ирэнгүүтээ манай хүнийг чиглээл ирлээ шүү. Дотроо амар айсан ч зоргоо чангалж сэлмээрээ устгаж чадлаа. Чулуу мулуугаар буудаж хамаг кунфугээ шавхчиж л дийлж байгаа шүү. За тэгээд буцхаасаа өмнө хооллоод авъя гэд мөкөдо том гихчийн бүүргэрнүүд хийлээ. Сүүдрийн дайчид өмнө нь бүүргэр идэж үзээгүй ч ганц хазаад л амтанд нь орчноо. Хурдан буцаж ирлээ шүү гэдэл гилд мастер цалингэн өгөхөд мөкөдо 4 баатартай тэнцүүхэн хувааж авна. Нөгөө хэд нь бараг юм хийгээгүй штгээд санаа зовсон ч мөкөдо хуваалгүй яах вэ л гэв. Оройн ялалтаа тэмдэглэж баярын зоог десерт бэлдсэн байлаа. Фэлд бүтэн гүзээлцгэнтэй билүү доороод амттай зармаг свит шоколадтай билүү захиалж өгнө. Өнөөдөр бүгд хичээсэн учраас сайн идэрэй гэдэл мөкөдо магтнаа. Маргааш нь манай хэд махчин ургамал авраг биетүүд устгасны хөлсөө хүлээж аваад замдаа гарлаа. Хэд хоногийн дараа далайн эрэгт байдаг Берлин гээд хотод ирнэ.
Зах дэлгүүрүүдээр нь жаахан явсан лангуунууд нь хоосон шахуу байдیں۔ Далайн хүнсээрээ алдартай хот гэвэстэй яац юм болоо гэжсэн ойрд авраг наймааж эрэг хаваар эргэлдээд хүмүүс загсанд явж чадахгүй байгаа гинэ. Адал явдал хайгчдын гилдийн дарга нь манай хэдийг хүлээж аваад эндхийнхэн бүгд авраг наймаалжнаас яагаад устгах хүн олдохгүй байгаа. Таны далаар үлгэр домог шиг яриа зөндөө сонссон. Авраг наймаалжийг устгаад өгч болох уу гэдэл асуулаа. Манай хүн хариулж амжаагүй байтал Фэл тгий гэж авдیں۔ Авраг наймаалжаар өлсөөд байна гинэ. Тэрний махыг чинь идэж болтгүй илүү гэд гилдийн дарга бүр гайхацсан. За тэгээд манай хэд энэ хотод өмнөхөөсөөж гой ордон түрээсэлж авлаа. Цонхоор нь далай харагдаад тансаг гэж чихтэйхэн. Сви доороо хоёр гадаа тоглох хооронд Мокодо Хаяши Райс гэд карета төстэй хоол бэлтлээ. Минотаврын махыг нарийнхан хэрчээд сонгонтой шарж мөөг нэмээд ус хийж жигнэн. Хамгийн сүүлд нь амтлагчаа хийж хутгаад будаан дээрээ аялж байгаамаа. Царайлаг болгохын тулд брокколи, сүүн кремээр чимэглэлээ. Доороо өрмөц амтыг нь магтаж сүй махан нэмгэн болохоор гой зөөлөн байна л гин. Дөрүүлээ цадтлаа идэж аваад амс хийх гэтэл сүй торт идэе. За яах вэ? Хүссэн юм чи авч өгнө гэд Мокодо онлайн шопоо ухнаа. Маргааш өглөө нь ирэг дээр очисон нам гүн байлаа. Авраг наймаалжаа яаж устгахын гэд Фэлээс асуусан мэдгүй гэж авдیں۔ За тэгээд жаахан өгүүлж аваад зав хайхаар шийднэ. Даанч манай хэдийг авч явах хүн олдохгүй л дээ. Яах уу гээл гашлаад байжсэн. Сүй доороо хоёр далай дээр тоглож байгаа харагдахаар нь шууд л мэрэгэн санаа төрж слаймаа унаад далайд гарлаа. Аюултай амтан гараад ирвэл сүйг заавал хамгаална шүү. Мэдж байгаа биз гэдэл Фэлд дахин сануулж явлаа. Гэнэт усан дээр авраг том тэмтрүүлүүд харагдсан. Далай могоо 8 альж хоёр тулдж идэг. Манай хэдийг ойрхон ирснийг нь анзаарахчгүй амар л юм болж байна. Фэлд ороод далай могоог даатгаж өөрөө 8 альж руу аянга цахилгаанаар буудлаа. Бөөн утаа манарч арай гэж арилахад хоёр мангас айл хизээний устсан байдаг. Ийм амархан уу гээл Мокодо гайхаж сүй харин тулалдаж амжсангүй штгээд жаахан ууртай байна. Фэл гинэт нэг юм мэдэрч болгоомжтой байгаарэ гээл анхааруулдаг. Сүйг дөнгөж холдонгууд юу ч юм амар том амтан гарч ирээд түрүүний хоёр мангасыг идэхээр дайрна. Тэгсэн чинь сүй айж сандралгүй ганц хүчтэй буудаад нөгөө амтныг бодоо олгочдөг. Мокодо стацийн шалгасан хил ам хугалчмаар нэртэй амтан байдаг. Ямар ч байсан махан дээд зэргийн чанартай гэж харагдчихлаа. Буцаад очиход нь гилдийн дарга "Өө би таныг хэд хоног бэлдэх байх гэж бодсон шít. Явчаад ирчихэж байгаа мó" гэд гайхна. Авраг 8 альж дээр нэмээд 2 мангас агнсныг нь мэдээд бүр шүтдtiin байгаа сте. Дэндүү том хэмжээтэй болохоор дотор янзалж чадахгүйгээд гадаад талбай засч нилээн олуулаа ажилдаа орно. Мах бэлэн болж Мокодо нууц газар очиж жагаад онлайн шопоосоо маш их хэмжээний цуу, мэрийн, соус, цагаангаа энтер захиалдаг. Томд орохоор дүүрэн соус бэлдээд бүгдээрээ нийлж арай гэж амталнаа. За тэгээд манай хүн галан бөмбөлөг гаргаж мах шарагдаж эхлэхэд Фэл ингэж харах юм бол 1000 жилийн араал болох юм байна. Гингүүтээ хүчтэй гал гаргаад хэдхэн минутанд бэлэн болгочдөг. Бүгд амтархан идэж далайчид амьдралын амтыг мэдрүүлсэнд баярлаа гэдэл их хаппи байлаа. Манай хэд цадаж аваад унтахаар хэвтэж далайчид харин ирч хүч дүүрэн загсанд явна. Маргааш өглөө нь Фэл Мокодог хайр найргүй сэрийгэд загсны зах руу явцгаадаг. Өмнөхөөсөө хамаагүй хөл хөдөлгөөнтэй хүн ихтэй болчихжээ. Гэхдээ энд чинь түүхий загсал байдсан байж тэгээд Фэл яг эм орох чидл хоолны үнэр гардیں۔ Бүгд нүдэн сэргээл шарсан загсны лангуун дээр очиж захиалга өгнө. Домогт авраг 8 альжийг устгасан хүн байна гэдэл лангууны эзэн талархал илэрхийлж онцгой амьдрал үзүүлнэ. Манай хэдэд амт нь үнэхээр их таалагддаг. Тэгээд насаараа идээдч барахааргүй их бэлэгтэй болж аваад гэртээ ирэнгүүтээ ядарснаа гайхацгааж унтаад өглөө. Харин Мокодо жаахан амарч аваад янзын гой хоол хийхээр шийднэ. Грилээ бэлтжижсэн Фэл ирээд мах шаргаж байгаа мó гэхээр Мокодо толгоос ихсрээд байцаа хэрчиж эхлэхэд "Йоо бас л ногоо юу" гэдэл гомдлоод салахгүй. Мокодо гурил гаргаад ирсэн Фэл улам уурлаж "Махгүй мүү" гээл бөө юм болно. Манай хүн гурилаа өндөг устай ойлж зуурмаг бэлдээд байцаа захаас авсан махнуудаа нэмлээ. Доороос ирээд ямар хоол юм гэдэл гайхна.
Болохоор нь хараарай гэдэл зурамгаа шарж авраг наймаалчны мах сам хорхоо нэмээд хэсэг хугацааны дараа эргүүлнэ. Тэгээд соус майонезаар амталж далайн байцаа амтлагч цацлаа. Бэлэн болсон хоолоо зөвхөн та гуравтал зориулсан окономияки гэдэг өгөхт нь Сүй Доро хоёр шаржигнуулаад идэж гарнаа. Фэлд хүрдгүй. Яг уурлах жидэл чамд Хисата илүү гоёыг хийж ийн гэд тайвшруулнаа. Тэр хооронд Доро өөрийнхөө идчихэд би эргүүлж үзье. Гоё харагдаад байна гэв. Сүйж бас дуурайлгүй яах вэ? Мокодо ингэж эргүүлнэ гэж зааж өгсө хитрхи хүчтэй шидэ хайчтیں۔ Фэлийн хүсэг хүлээжсэн хоол нь нүднийх нь өмнө бут усарж манай Фенрир сэтгэл санаагаар навс унана. Аз болоход ажиллагаа багтаа болохоор Мокодо зүгээрээ дахиад хийж ш тэгээд тайвшруулдаг. Фэлж энэ хоёрыг бити оролцвол өөрөө л эргүүлээрэй гэж хатуу анхааруулна. Эцсийн эцэст хөөх юм хоол нь бэлэн болж ганц өмхөд л дими хүлээгээгүй юм байна. Амттай байна шүү гэдэг. Мокодо дахиад нилээн хидий хийж бүгдээрээ цадтлаа хооллоно. Манай хүн аяг тавгаа угааж Фэл Сүй Доро гурав эрч хүчин багтаж ядаад ан хийхээр явлаа л гэж байна. Хэсэг хугацааны дараа гильдийн дарга ирээд нэг захиа өгнө. Худалдаач нь Ламбертаас ирсэн байлаа. Хийж өгсөн савн шампунь ч бестселлер болсон. Зарагдаад дуусч байна. Бас захиалсан нөмрөгч нь бэлэн болсон шүү гэсэн байв. Мокодоч баярлаж очиход жаахан хол юм а. Гэхдээ нөмөргөө авмаар л байна. Яваад ирээ дээл гэж бодно. Тэр хооронд манай хэд ой дундуур ан хийж явтал аврах том луу дээгүүр нисээд өнгөрдөг. Буцаад ирэхээр нь юу агнсан гэд асуусан чинь янзын юм авчирсан. Чамд ёстой таалагдана гэл Фэл айгүй багталтай гадаа гараад харуулсан аврах том луу хөвтчиидийн. Мокодоч зүрхэн зогсгоо шахнаа. Яагаад ийм амар амтаа агнчваа гэсэн чинь Фэл олигтойгон шиг тулдмаар санагдаад гиснэ. Одоо махыг шарж идий гэдээ. Хэсэг паниктж ягаад тайвширч лууг хадгалангуудаа зармигны сироп мөсгөх машин гаргаад ирдэг. Сүүгээр эргүүлүүлж өөрмөг мөс гаргаад дуртай амтаа сонгоорой гингүүтээ мөсөн дээрээ сиропоо асгаад идэж өгнө. Мокодо энэ үед ч гэсэн дотроо тэр амар лууг одоо яана гэж санаа зовоод байлаа. Удалгүй адал явдал хайгчдын гилд рүү очиход айгүй их хүн бужигнсан. Дарга нь сүүлийн үед ой дээгүр аимшигт мангас нисээд байгаа гэд манай хідээс тусламж гуйж байгаа нь тодорхой харагдана. Мокодо хүн амтангүй өрөөнд дагуулж ороод луугаа гаргаж харуулхад даргын нүд бүр орой дээр гарчтیں۔ Аимшигтай хүчитлүүг ингээд л агнчихлаа гэж юу? Чи яалтчгүй ээс зэрэгл авах ёстой хүн байна гэдیں۔ Мокодо түүг утгаас санаа зовж би бишээ миний амьтад л агнсан гэд татгалзах гэж үзсэн ч тэд нар ч чиний хүчний нэг хэсэг штэ гэд болдгүй дээ. Завтаа болонгуудаа Мокодо одоо хүссэн хүсээгүй авраг улаан лууны тухай яриад харах байх таа гэж бодоод дээрээс нь өөр бас бус юмд санаа зовж жаахан хямарчилснаа сэтгэлээ сэргэж салют буудуулахаар шийднэ. Хэсэг хугацааны дараа бүгдээрээ далайн ирэг дээрээс салют үзэж ягаад харихаар явлаа. Маргааш нь манай хэд тэнгис далайг орхиод дараагийн аялалтаа гарахад бэлэн болно.